Эрхэм үзэгчдээ өдрийн мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагаар хүргэлжилж байна. Энэ удаа бид студидд шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Баян Жаргалыг урьлаа. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр шүүхэд иргэд ямар нэгэн хэрэг маргаан үүссэн тохиолдолд бол шүүхэд хандаж шүүхээр шийдвэрлүүлдэг. Энэний нөгөө талд шүүхийн бус зарчмаар шийдвэрлүүлэх нэг юм ойлголт байгаад шүү дээ, тийм ээ. За энийг ер нь юу гэж ойлгох ёстой юм бэ? Энэ яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг таны тайлбарлаад ингээд ярилцлага эхлэх үү. За телевиз үзэж байгаа нийт үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. За ер нь бол альва иргэний хэрэг маргааныг шүүхийн болон шүүхийн бус журмаар шийдвэрлэх ийм боломж бас байдаг. За энэ бол зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн нийтэд байгаа юм боломж. За ихэнх тохиолдолд иргэд нөгөө шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлэхийг сонгодог. За шүүхийн бус журмаар бас хараахан мэдээлэл багтай байдаг. За шүүхийн бус журам дотор бол хилцээ хийх байж болно. За эвдрүүлэн зуурчлагч тандах байж болно. За мөн арбитраар бас шийдвэрлэх байж болно. За тодорхой тохиолдолд нотариатын мэдэгд хуудас бичүүлэх замаар өөрсд учирсан тэр асуудлаа шийдвэрлэх ийм боломжууд бас байдаг. Бид нэр ямар нэгэн байдлаар хохирол барагдуулах тухай асуудал яригдэн шүү дээ, тийм ээ. Хохирол барагдуулах тухайн гэмбуруутай этгээд гэмбурууга ухамсарлаад хохирлоо барагдуулсан бол түүнийг ингээд шүүхийн бус энэ зарчмаар шийдэж байгаа гэж ингэж ойлгож болно. Жишээ нь энэ хялбаршуулсан журмаар шийдэх гэдэг нэг юм ойлголт байдаг шүү, тийм ээ. Энэ бол шүүхийн шийдвэртээ орж явах уу? За ингээд иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхэд тодорхой хугацаа орж тодорхой шийдвэр гардаг. Тэгэхээр энэ дотор бага үнийн дүнтэй, ээдрээ төвөг багтай ийм хэрэгүүд маш олон байдаг буюу дийлэх үн эзэлж байгаа. Тэгэхээр эдгээр хэргийг нөгөө тогтоос хугацаанаас арай бага хугацаанд хялбар байдлаар шийдвэрлэхээр ийм зохицуулдаг бол иргэний процесс үлд оруулсан. За үүний дагуу дүүргийн эрүү иргэний хэлбэр ажиллагааны шүүх гэж ийм шүүх байгуулагдаад ажиллаж байна. За энэ журмаараа бид нар ингээд ямар нэгэн байдлаар л мэдэхгүйгээс иргэд олон нийт, тийм ээ. Хуулийн энэ зүйл заалтуудыг сайн мэдэхгүйгээс мэдээж эн чинь цагдаа дуудан тэгэл асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ийм дараагийн процесс л үргэлжлэн шүү дээ, тийм ээ. Ямар нэгэн байдлаар хоёр хүн нэг хоорондоо маргалдаад өнгөрөхөд, тийм ээ. За ямар нэгэн байдлаар үг хэлээр доромжилсан байт юм уу. Ингээд эрүүл мэнд нэг ноцтой хохирол учирч хаагүй, тийм ээ. Аль эсвэл тэгээд нэг хоёр машин шүргэлцээд өнгөрөхөд ингээд бие биенийгээ үг хэлээр доромжилсан ч байт юм уу гэдэг. Энэ олон асуудал бол ингээд эцэстээ шүүх дээр ирэх тохиолдлууд байгаад байдаг юм байна. Энийг л бид нэр хялбаршуулах тухай мөн энэ иргэний хэрэгээр шийдэх тухай ийм ойлголтууд байж болно гэж ойлгох уу? Тэгж болно. За ер нь бол энэ гарч байгаа зөрчил хэрэг маргааныг бол эрүүгийн иргэний захиргааны гэж үндсэн 3 төрөлд ангилж үзэж байгаа. За эдгээр зөрчил дотор бол иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх асуудал бол нэлээд жин дарсан ийм маргаан олон байдаг. За энэ дотроо нөгөө түрүүнд хэлсэн үнийн дүн багтай хэлбэр шийдвэрлэх боломжтой юм хэрэг маргаан дийлэх хувийг эзэлж байгаа учраас талууд заавал шүүхийг сонгохгүйгээр хэлбэршүүлсэн журмаар шүүхийн бус аргыг хэрэглэх боломж бас байдаг. Тэгээ энэ талаар бас мэдээлэл сайн өглөө. За тэгэхээр юу гэдгийг маш олон хэрэг дээр манай шүүгчид ажилладаг, тийм ээ. За мөрдөгчд ингээд ажилладаг. Ачааллын тухай сүүлийн олон жил бид нэрийг ярьлаа шүү дээ, тийм ээ. Ингээд нэг шүүгч байд юм уу, ингээд энэ мөрдөгчд олон хэрэг дээр ингээд ажиллахаар тухайн хэргийг шийдвэрлэх явцад процессын хувьд, хууль эрхцийн хувьд ямар нэгэн байдлаар зарим зүйл заалтыг орхигдуулах, тийм ээ. Шийдвэр гаргалтад тэр нь ямар нэгэн байдлаар эерэг болон сөрөг нөлөөлөх. Энд чинь эргээд цаанаа хүнийг хэлмэгдүүлчих вэ? Аль эсвэл гэмт этгээдэд ял завших боломжийг олгочих вэ гэсэн ийм л хоёр асуудал яригдах ёстой шүү дээ. Манай улсын тухайд яг энэ үйлдэгдсэн эргээд энэ өнгөрсөн жилүүдийн дүн мэдээллүүдийг ингээ харахаар ер нь яг энэ төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн хичнээн хувийг эзэлдэг юм бэ. Энэ нь буцаад нөгөө шүүхийн ачаалал гэдэг юм уу, тийм ээ. Энэ байдлаа ямар хуу нөлөө үзүүлдэг юм бол бас нэг өргөн дүр зургаар нь харвал харагдах л байх. За ер нь бол шүүх бол маш олон жил бас ажлын ачаал ихтэй явж ирсэн. За тухайлбал 2021 онд гэхэд 40 гаруй мянган иргэний хэрэг шийдвэрлэдэг байсан бол өнгөрсөн 2025 оны байдлаар 95 мянга болсон байна. Өөрөөр хэлбэл бүр 2 дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ бол нөгөө шүүгчд ирж байгаа ачаал ямар хэмжээний өндөр болж байгааг бас илэрхийлнэ. За энэ нь бол зөвхөн шүүгч биш, шүүхийн захиргааны ажилтнуудад бас нөлөөлж байгаа юм асуудал байна. За таны сая дурдсан тэр асуудал бол нийт хэрэг маргаанд эзлэх бол маш бага. Ерөөсөө
нийт их одоо хэрэг маргааны дийлэнх хувийг бол шүүгч хууль ном журмын дагуу шийдвэрлэж байгаа. За энийг бид нэр одоо зүгээр ярихгүй юунаас харах ёстой вэ гэхээр тухайн асуудлыг шийдвэрлүүлж байгаа талууд маань хэрхэн одоо дээд шатны шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлж байна гэдгээс харах юм байна. Тэгэхээр нийт одоо хэрэг маргаан шийдвэрлсэн иргэдийн цөөхөн хувь бол 70 дахь шатны шүүхэд хандаж хэрэг маргаанаа дахин хянуулж байгаа. Тэгэхээр тэнд ирж байгаа хэрэг маргааны тоо бага байна гэдэг бол анхан шатны шүүхийн шийдвэрлсэн тэр шийдвэрийг тухайн одоо хэрэг маргаанд оролцогч талууд бол хүлээн зөвшөөрж байна гэсэн. Энэ агуулгаар нь үзэх юм бол таны дөрөвний хэлсэн тийм одоо алдаа хийдэг гэдэг бол одоо маш бага гэдэг одоо илэрхийлж байна гэсэн. Дараагийн шатны шүүхэд хандахгүй болохоор энэ ч одоо тухайн одоо шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна л гэсэн. Тэгэхээр зөв шийдсэн учраас хүлээн зөвшөөрж байна л гэсэн. Одоо чинь шүүхийн бус журмаар шийдэх гэхээр ямар нэгэн байдлаар одоо хэрэг нь одоо ингээд шүүхээр ингээд шийдэх чинь бол одоо бид нарт чинь их олон хуулийн нарийн зүйл заалт одоо ойлгох шаардлагатай болоод шүү дээ тийм ээ. Ямар нэгэн байдлаар одоо ингээд та зөрчлийн хэрэгээр байна уу, эрүүгийн хэрэгээр ингээд ял шийдэгдсэн бол өнөөх нь одоо ингээд гадаад улс орнуудад зорчих, төрийн албанд ажиллах ч гэдэг юм уу. Тэгээд ингээд олон асуудалд бас нэг сөрөг нөлөө үзүүлчих гэдэг ийм асуудал бий. Энэ дээр одоо бид нэр жишээ нь энэ олон асуудлыг ялгаж салгаад зөрчлийн хэргийг одоо тухайн асуудлын гадна үлдээх ч гэдэг юм уу тийм ээ. Ийм боломжуудын тухай энэ хууль эрх зүйн санкцийг та бас нэг үзэгчдэд тайлбарлаач. За ер нь бол нөгөө шүүхэн бус журам бол илүү одоо иргэний гэрээлцэл энд одоо илүү хамааралтай. Яагаад гэвэл одоо юу гэдэг нь талууд хоорондоо хамтран ажиллах хамгийн түгээмэл одоо сонгодог хэлбэр бол гэрээлцэл байгуулж хамтран ажиллах явдал байгаа. За тэр гэрээлцлийн агуулга бол талууд биенийхээ ямар эрх үүрэг хүлээхийн гэрээний дагуу ямар зүйлийг солилцохын эсвэл ямар ажил гүйцэтгэх гэдгийг зохицуулдаг. Дээр нь дахиад магадгүй гэрээний үүрэг гүйцэтгэхгүй байх юм бол энэ гэрээний үүрэг гүйцэтгэлийг яаж хангах юм бэ гэдэг аргаа сонгож байгаа. За энэ дээр бол нөгөө түрүүний дурдсан ихэнх гэрээнд бол хүмүүс шүүхийн одоо энэ журмыг сонгоод байгаа. Ер нь бол шүүхийн журмаас гадна ээдрээ төв багтаа ийм хэрэг маргаан байх юм бол шүүхийн бус журмыг сонгох боломж байна гэдгийг л ард иргэдэд хэлэх гээд байгаа. За шүүхийн журмаар гэдэг бол одоо Монгол улсын шүүхийн мэдлэг гагцуу шүүх хэрэгжүүлнэ. Энэ хэрэг бол үндэхгүй. Тэр ээдрээ төвхтэй олон оролцогчтой одоо үнийн дүн өндөрч гэдэг юм уу ийм хэрэг маргааныг бол та одоо шүүхийг одоо сонгоо шийдвэрлэх боломж бол нээлттэй угаасаа байгаа. Харин одоо 200 мянган төгрөгийн одоо аппликейшны зээл авцсан тийм ээ. Зээлээр утас авцсан. За тэр нэг 150 мянган төгрөгийн үлдэгдэлтэй болцсон ч гэдэг юм уу жижиг үнийн дүнтэй хэрэг маргааныг бол заавал одоо шүүхийг шийдвэрлэх шаардлага байна уу гэдэг асуудал байна. За яагаад тэгж энэ асуудлыг одоо хүндэх ёстой гэхээр нэгдүгээр шүүхийг шийдвэрлэнэ гэдэг бол талууд зөвшөөрөлд хүрэхгүй болсон байна гэдэг асуудлыг илэрхийлж байгаа. Хоёрдугаар шүүгэн шийдвэр гарсан дараа шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадлагын журмаар биелүүлж байгаа. Тэгэхээр нөгөө хоёр этгээдийн хооронд дахиад хамтран ажиллах орон зай үндсэндээ ингээд дуусчихж байгаа гэсэн. Тэгтэл нэг салбарт нэг хүрээнд дотор бизнес хийж байгаа хүмүүс бол дахиад таарах, дахиад хамтран ажиллах зөндөө боломж бас гарна гэсэн. Тэгэхээр тэр харилцаа хадгалах, за дээр нь одоо богино хугацаанд асуудлаа шийдэх юм бол түүний дагаад зардал баг гардаг ч гэдэг юм. Ингээд шүүхийн бус журам бол маш одоо бас үр дүнтэй байгаад байгаа. Тэгэхээр тухайн хүн ямар хэмжээний гэрээлцэл, ямар үр дагавар үүсэх үү гэдгээ тооцоолоод шаардлагатай бол шүүхэн журмоо сонгоод за шаардлагагүй энийг бол одоо би тохироод бид хоорондоо шийдэх боломжтой байна гэвэл одоо нөгөө шүүхийн бус аргыг одоо хэрэглэх боломж байна л гэдгийг одоо бас иргэдэд санал бол зөвлөх гээд байгаа. За энэ дотор бол би түрүүн нөгөө дурдсан хилцээ их бас байж болж байна. Илрүүлэн зуршлагч хандаа шийдвэрлэх боломж байна. Арбитрт хандаа шийдвэрлэх боломж байна. За дээр нь одоо магадгүй нотариатын мэдэгдэх утас бичүүлээд нотариатаар гэрээлцлээ баталгаажуулаад явах юм боломжууд бас байна гэсэн. Маш энгийн одоо амьдралд ойр юм боломжуудыг санал болгож шүү дээ нэгсэн да тийм ээ. Жишээ нь за таавал жишээ авахдаа одоо чинь гэрээний хэрэгжилтийн тухай ярьж байна тийм ээ. За гэрээний хэрэгжилт энэ бол одоо ингээд амьдралд одоо өдөр тутмын үүсдэг асуудал. Ямар нэгэн байдлаар одоо ажил үйлчилгээ хийх байт юм уу тийм ээ. Бараа материал нийлүүлэх байт юм. Энэ олон асуудал бол мэдээж одоо ингээд гэрээ хэлцлийн үндсэн дээр үүсэж байгаа. Хуучин бол одоо ингээд бид нэр эрүүгийн хуулинд ямар нэгэн байдлаар одоо ингээд гомдол гаргаад хэн нэгэн тийм ээ. Хэн нэгэн одоо хувь хүндэд юм хуулийн этгээдэд гомдол гаргаад тэгээд гомдол гаргачихад ингээ хэрэг маргаан шалгагдаж явах явцад нөгөө хоёр тал тохиролцсон гэдэг нэг юм ойлголт гарч ирдэг. За би бол одоо ингээд бид хоёр ингээд ойлголцчлоо. Эсвэл одоо энэ өнгөрсөн хугацаанд энэ хэрэг хянан шийдвэрлэж явах хугацаанд бол одоо ингээд ямар нэгэн байдлаар энэ тал энэ хуулийн этгээд бол миний хохирлыг барагдуулсан учраас би одоо ингээд хохирлгүй болчихлоо. Тийм учраас энийг одоо энэ шүүхийн шатны шүүхийн бус байна уу энэ журмын одоо энэ үйл явцаас нь би өргөдөл гомдлоо татаад авчиж ингээд болох уу?
гэдэг юм уу тийм ээ. Энэ дээр одоо яг эрүүгийн хууль дээр ямар зохицуулт байдгийг. За тэгэхээр хоёулангч нөгөө сэдвүүд эрүү иргэн гэж яриад байгаа. Би бол одоо шүүгэн бус журам бол иргэн тал руугаа л ер нь ярих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр дараагийн удаад бол хоёулаа илрүүрэн зурчилж гэдэг юм уу тэр эвлэрэх асуудлыг илүү төлөв ярих нь зүйтэй баг. За яг таны ярьж байгаа эрүүгийн асуудал дээр магадгүй талууд одоо бас зөвшөлтсөд гэдэг юм уу охирлоо барагдуулсан энэ тохиолдолд тухайн гэмт хэргийг одоо хөнгөрүүлэн авч үзэх юм үндэслэл нөхцөл болдог. Тэгэхээр ер нь бол хүн одоо заавал хуулийн гэхгүй эрх зүйн ухамсарынхаа төвшөнд бол бусдын одоо эд хөрөнгөд бие махбодод одоо гэмтэл учруулсан бол түүнээс одоо гарах үр дагаврыг хариуц зарлах үүрэгтэй. Тэгэхээр энэ бол одоо заавал хуулиар шийдвэрлэхгүйгээр эрх зүйн ухамсарынхаа хүрээнд хүн өөрөө л одоо тэрийг одоо биелүүлж явах хэрэгтэй юм л та. Тэгэхээр энийг одоо биелүүлж байгаа нь тухайн ял хариуцлагыг одоо сүмгрүүлэх нөхцөл байдал болно гэдэг ийм одоо хуулийн зохицуул байгаа. Тийм учраас таны хэлдэг одоо энэ саяны тохиолдолд бол магадгүй тэр хохирлын бүрэн барагдуулж байгаа нь одоо хуульд заасан хамгийн хөнгөн одоо боломжит хариуцлага одоо хүлээх ийм боломж бас бүрдүүлдэг ийм онцлогтой. Шүүхийн бус журмаар одоо жишээ нь энэ олон асуудлыг шийдэх мэдээж одоо сайн тал бий тийм ээ. Тухайн одоо иргэд тухайн аж ахуйн нэгж хоорондын дараагийн одоо орон зайг үлдээх гэдэг юм уу тийм өөрөөр хэлэх юм бол энэ олон харилцагч талуудад одоо эерэг давуу байдлыг бий болгох нь ийм хуулийн агуулга яваад шүү дээ тийм ээ. Энийг олон улсад жишээ нь манайхтай ижил төстэй одоо цагуурын нөхцөл байдалтай ч гэдэг юм уу манайхтай ижил төстэй байршил бүхий ижил төстэй одоо энэ соёл уламжил бүхий улс орнууд бас яаж шийддэг юм бол гэдэг дээр та нар бас олон талаас нь мэдээлэл авч үздэг л байна. За ер нь бол нөгөө бизнесийн тогтсон тийм зан заншил гэдэг юм олон жил уламжилж ирсэн арга барил бол арбитрийг сонгож байгаа. Өөрөөр хэлбэл бизнесийн хэрэг маргаанд бол арбитрийг сонгож хэрэг маргаанаа шийдүүлдэг энэ жишг бол бүр олон улсад ингээд төөнөлгөрсөн юм асуудал. За арбитр шийдгээс өмнө ер нь бол одоо нөгөө гэрээлцэл байгуулад магадгүй зээлэнгэрээхэд нэг нөхөрт одоо 500 мянган төгрөг зээлээд нөгөө хүн тодорхой хугацаанд дараа тодорхой хүүхдэд 550 мянган төгрөг болгож одоо буцааж өгөхөөр тохиролцсон хэлцэл байлаа гэж бодъё л да. Тэгвэл юуны төрөнд одоо бүр айхтар нөгөө шүүхийн шатанд очихоос өмнө эхлээд хоорондоо хилцээх асуудал байж байна. За гэрээний хугацаа дуустаа төлбөр төлөөгүй хоорондоо бас маргалдсан мууц янз бүр байж болно. Гэхдээ эргээд нэг уулзах хэрэгтэй. Ямар одоо шалтгаан байгаад ямар нөхцөл бий байдал болоод тухайн үүргийг биелүүлж чадаагүй юм бэ. Гэхдээ тэрийг биелүүлэх хүсэл эрмэлзэл надад байна гэдэг илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр тэр хоёр хоорондоо тооцно шүү дээ. Шүүгд хандаа шийдвэрлэл ямар хугацаа зарцуулах вэ? Дээр нь магадгүй нэг тал нь өмгөөлөгч авчвал нөгөө тал нь дахиад өмгөөлөгч авах гэдэг юм уу? Ингээд ийм тодорхой хугацааны дараа цаг хугацаа зардал гараад ямар үр дүнд хүрэх вэ? За өнөөдөр нөгөө өөрийг гүйцэтгэж байгаа этгээдийн бодит нөхцөл байдлыг сонгоод тодорхой хугацааны дараа өөрийг гүйцэтгэлвэл ямар үр дүн байх вэ гэдэг л маш сайн одоо бодиттой дүгнэх хэрэгтэй юм л та. Ингээд талууд хоорондоо харилцан биеиндээ буулт хийгээд гэдэг юм уу? Биеийнхээ нөхцөл байдлыг ойлгоод ингээд хилцээгээд асуудлаа шийдэх юм боломж байгаа. Ингэх юм бол энэ хоёр хүн дараа нь дахиад хамтран ажиллах одоо тэр нөгөө зам гарцвал яг үлдэх боломжтой. За энэ бол одоо хилцээх арга гэсэн. За хоёрдугаар эвлэрүүлэн зурчил. Ерөөсөө гэрээцэл байгуулахдаа за хоёулаа энэ гэрээний үүрийг гүйцэтгэхээр асуудал үүсэх юм бол эвлэрүүлэн зурчлагчаар хоёулаа асуудлаа шийдвүүлье. Та бид гэрээдүүлгээ тусгach гэсэн. Танилын хүрээнд байд юм уу, бизнесийн хүрээнд байд юм ингээд хамтын ажиллагааны нэг харилцаа байна шүү дээ. Энэ харилцааг хадгалахын тулд. За ингээд явах юм бол эвлэрүүлэн зурч гэж ийм этгээд бол одоо шүүхийн дэргэд ажиллаж байна. За өөр дээр нь төрийн болон төрийн бус мэрэгжлийн байгууллагын дэргэд бол тухайн мэрэгжлийн чиглэлээр бас ажиллах боломжтой хуулиар нэг өгсөн байдаг. Тэгэхээр яг тухайн салбар чиглэлийн хэрэг маргааныг эвлэрүүлэн зуршил дээр эхлээд хандаад асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. За эвлэрүүлэн зуршлын хүрээнд шийдэгдсэн асуудал дахиад өөрийн гүйцэтгэл нь хангахдахгүй байх юм бол хүсөөсөөгөө шүүхээр асуудлыг шийдвэрлэх ийм асуудал хүрч байгаа. За энэ бол одоо нэг шүүхийн бус журмын хамгийн сонгодог хэлбэр байгаа. За манай улсад бол 2012 онд эвлэрүүлэн зуршлын тухай хуулийг батлаад 2013 оноос хойш хэрэгжиж байгаа. За яг өнөөдрийн байдлаар гэвэл нийт иргэний хэрэг маргааны 10 гаруй хувийг эвлэрүүлэн зуршлын журмаар одоо шийдвэрлэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж хэлэх гээд байна гэхээр шүүхийн ачааллыг 10 гаруй хувь бууруулж байгаа энэ арга бол одоо эвлэрүүлэн зуршлын арга байна. Тэгэхээр энэ эвлэрүүлэн зуршлыг одоо бас хэрэглэх боломж байна гэж. Дээр нь дахиад нөгөө түрүүлсэн бизнесийн тогтсон ёс заншлын дугаар арбитрийг сонгож байгаа хичнээн төрлийн одоо гэрээлцэл тэрнийг шийдвэрлэж байгаа бол тоолох аргагүй юм том боломж байна. Тэгээд дахиад нөгөө хэлсэн магадгүй энэ зээлийн гэрээн дээр бол нотариатын мэдгэд хуудас бичүүлээд тэр нь хугацаанд заасан хугацаанд өөр төлбөрөө төлөхгүй бол бас албалгын журмаар биелүүлэх ч гэдэг юм.
Ийм аргуудыг л одоо бас хэрэглэх боломж байна шүү. Тэгэхээр та бүхэн энэ одоо сонголт даргуулалтыг хэрэглээрэй. За энэ аргуудыг одоо нарийн одоо илүү одоо мэдхийг хүсэх юм бол одоо магадгүй хэл мэдээлэлээр одоо мэдээлэл авахаас гадна мэрэгжлийн хуульчдаас хандах бололцоо байна л гэж. Аливаа хэрэг маргаан за жишээ нь одоо ингээд шүүхээр ингээд одоо хэрэг маргаан шийдвэрлэх процесс үргэлжиллээ гэхэд бол шүүхтэр хоёр тал ингээд харилцан гомдол гаргаад тийм ээ. За ингээд тухайн одоо магадгүй тэр гомдол гаргасан этгээд бол бас хууль эрх зүй ингээд судлан шүү дээ хүн чинь тийм ээ. Хувь хүн байна уу хуулийн этгээд хууль эрх зүйгээ судлаад за ямар нэгэн байдлаар одоо нөгөө хугацаа хожих гэдэг юм уу тийм ээ. Эсвэл нөгөө тал нь одоо хугацааны хувь түргэн шийдвэрлүүлэх ийм сонирхол байж болно. Энэний нөгөө талд бид нар одоо ингээд нөгөө шүүхийн бус журмаар ингээд энэ асуудлуудыг шийдвэрлэе. Өөрөөр хэлэх юм бол эргэн хуулийн этгээдэд хялбар байх энэ одоо боломжийг хангая гэдээ ингээд ирэхээр цаг хугацааны хувьд ямар нэгэн байдлаар одоо чирэгдэл багтай түргэн шуурхай байх яг ийм бодтой нөхцөл өнөөдрийн хуулинд бол байгаа гэж ойлгож болох уу? Байгаа гэж ойлгож байна. Тий. За ямар давуу талууд байна? Одоо эдгээр бүх зохицуулт бол хуулинд байгаа. Тэгэхээр нэгдүгээр хамгийн том давуу тал бол нөгөө цаг хугацаа нь. Цаг хугацаа өмнөхөр л цаг хугацаа дагаад зардал хэмнэх гэсэн. Хоёрдугаар би түрүү хэлсэн хэрвээ одоо эвийн журмаар асуудал шийдсэн хүмүүсийн хувьд бол дараа нь дахиад хамтран ажиллах боломж бас байж болно гэсэн. Хоёр талдаа гараад шүүгэн шийдвэрээр бүр албадлагын арга хэмжээгээр өөрийн гүйцэтгэл хангуулсан хүмүүс дахиад нийлээд хамтарч ажиллана гэдэг бол нэлээд жоохон бэрхшээлтэй байж магадгүй тийм ээ. Тэгэхээр энэ утгаараа бол одоо бизнес харилцааг бол хүн өдөр тутам энэ харилцаанд оролцож байдаг. Ялангуяа нэг салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол хоорондоо дахиад уулзаж хамтар ажиллах орон зай үлдээх хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр тэр үднээс л энэ шүүгэн бус арга замыг одоо бас хэрэглэх шаардлагатай. Энийг одоо та бүхэн бас хэрэглээрэй л гэж одоо зөвлөх гээд байгаа гэсэн. Шүүхийн бус арга замыг ингээд хэрэглээд явж байгаа нь бол мэдээж бидний хувьд одоо шүүхийн салбар дах сүүлийн жилүүдийн онцлог ололт мөн үү гэвэл мөн. Энэ дээр одоо жишээ нь та яг энэ салбарт ингээд ажиллаад явж байгаа. Ялангуяа одоо энэ шүүхийн ерөнхий зөвлөлд ингээд ажиллаад ингээд явж байхад бол одоо бас асуудлыг дахиад л өргөн утгаар нь харах мөн магадгүй одоо зарим зүйл дээр тийм ээ шүүхийн бус зарчмаар энэ журмаар ингээд шийдвэрлээд ингээд явхад өшөө илүү одоо асуудлыг хэлбэршүүлэх тийм ээ. Нөгөө талдаа манай засгийн газрын бодлого бол ингээд төрийн үйлчилгээг одоо хэлбэр байлгыг цахин болгоё гэдэг ингээд шүү дээ тийм ээ. Яг хууль эрх зүйн энэ зохицуулалт талаасаа энэ одоо эвлэрүүлэн зуучлал байдаг юм уу тийм ээ арбитрийн асуудал байдаг юм уу энэ дээр одоо жишээ нь наривчлах ёстой энэ хуулийн зүйл заалт санкцууд байна уу? Амьдрал дээр одоо яг ингээд бодтой хэрэгжүүлээд явахаар за яг өнөөдрийн байгаа хууль тогтоомжийн өрөөнд бол саяны дурдсан шүүгэн бус арга замыг одоо хэрэгжүүлэх юм боломж хууль тогтоомжор бол байгаа. Хэрвээ иргэн өөрөө сонголт хийгээд талууд тохиролцоо шийдвэрлэх юм бол ийм арга одоо хуулийн зохицуулалтаараа л бэлэн байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. За дээр нь одоо манай шүүхийн салбарт шүүх 2.0 гэж ийм системийг нэвтрүүлэх гээд ажиллаж байна. За энэ системийг нэвтрүүлэх юм бол одоо хуулийн бүх байгууллагуудын системд нэгдэнэ. Өөрөөр хэлбэл иргэн хүн заавал бичлэн оролцоос гадна цахимаар одоо шүүх хуралдаанд оролцох, цахимаар одоо шүүхүүд нэхэмжлээ гаргах гэдэг юм уу тийм ээ. Одоо бичлэн болон цахимаар гэсэн хоцсон хэлбэрээр одоо бас өөрийнхөө эрхийг хамгаалуулах юм боломж бас бүрдэж байгаа. Шүүх иргэдээ нээлттэй байна гэдэг нэг зарчмын хүрээнд одоо жишээ нь ямар нэгэн байдлаар одоо шүүхийн бус журмаар асуудлаа шийдвүүлээгээд иргэн одоо бата гомдол төсөлтөө өглөө санал төсөлтөө өглөө үүнийг одоо бид нэр цахимаар миний одоо маргаан яг аль шатандаа явж байгаа хэдий хугацааны дотор шийдвэрлэгдэх юм бэ гэдгийг хянах боломж байх уу? За нөгөө саяны ярьсан тэр нөгөө цөм систем маань ашиглалтанд орох юм бол та одоо хизээ нэхэмжил гаргасан таны нэхэмжлийн шийдвэрлэл ингэж байгаа явц бүх зүйлийг одоо харах болцоо байна гэсэн. Тийм. За баярлалаа бидний урилгыг авсан танд баярлалаа. За баярлалаа та.